намайг Гамболдын уйган цэцэг гэдэг хүний хэмж мэрэгжилтэй ангаах ухааны доктор ийм хүн байна. За тэгэхээр би сүүлийн 2 жил энэ утааны асуудлаар бол нэлээд судалгаа хийж явж байгаа. Гэхдээ эмч хүний хувьд бол зөвхөн ажиглалтын түвшний судалгаа хийж байгаа шүү. Яг үндэсний хэмжээний нарийн судалгааг бол төрийн том байгууллагууд нь хийх ёстой. За тэгээд би сүүлийн 2 жилд ингээд энэ утааны эсрэг нэлээд явлаа. Зүгээр иргэн хүнийхээ хувьд тэгэхээр нэлээд олон зүйлийг олж мэдсэн. За тэгэхээр хамгийн түрүүнд ямар учиртай вэ гэхээр нэгдүгээрт нь Монгол улсад ерөөсөө энэ агаарын чанарын стандарт гэдэг зүйл байхгүй байна гэдгийг олж мэдсэн. За өөрөөр хэлбэл одоо бид нэр хамгийн энгийн жишээ дотор орчны агаарын чанарын стандартыг байгуулах ажлын хэсэг Монголд одоо 5 дахь удаага байгуулагдсан байна. Тэгсэн мөртлөө одоо хүртэл энэ агаарын чанарын стандартаа батлаагүй. За хоёр дахь нэг зүйл нь юу вэ гэхээр гадаад орчны агаарын чанарын стандарт дээр бид нар одоо үндсэн 6 үзүүлэлтийг үздэг штэ. Озон, PM 10-тай, 2.5-тай тоосонцор, за тэгээд CO, хөхрийн давхар эсвэл азотын давхар эсвэл гээд түүнээс гадна ВОК буюу дэгдэмхийн органик нэгдлүүдээ Монгол улс ерөөсөө хэмждэггүй. Энийг хэмждэг лаборатори байдгүй. Гадаад орчны агаарын чанарын стандартаа ерөөсөө нэмж баталдаггүй юм байна гэдгийг олж мэдсэн. За дараагийн одоо нэг зүйл юу вэ гэхээр бид нэр 2018 оноос хойш шахмал түлш хэрэглэлээ. Тэгэхээр энэ шахмал түлш маань өөрөө одоо маш их ноцтой асуудлыг дагуулж байна. Өөрөөр хэлбэл 18 оноос хойш одоо хүртэл нийтдээ 743 хүн угаарын хийн цочмог хордлогын улмаас нас барсан байна. Гол нь энэ шахмал түлшинд байгаа барьцалдуулагч маань одоо хүртэл стандартгүй байх нэ. За тэгэхээр барьцалдуулагч гэдэг зүйл юу вэ гэхээр нэг 2 бүлэг юмнаас бүтэж байгаа. Тэрийг та бүхэн сайн ойлгоорой. Нэг талд нь одоо цардуул, нөгөө талд нь доломит, энтомит, каолин гэсэн 3 эрдэс байгаа. За тэгэхээр энэ цардуулын стандартаа мөртлөө барьцалдуулагч нь стандартгүй байгаа байхгүй юу? Тэгээ сая утааны сонсгол дээр нүүрсний шинжээ чинь нэг ноцтой үг хэлж байгаа. Юу вэ гэхээр энэ анханасаа барьцалдуулагчийн стандарт хэм хэмжээг тогтоож өгөөгүй учраас бид нэр энэ шахмал түлшийг хортой хоргүй гэж хэлэх боломжгүй байна гэж хэлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар одоо 7-8 жилийн хугацаанд ямар ч стандартгүй хор төлцсөн юм уу? Тэрний улмаас бүгдээрээ ингээд хордоод яваад байгаа мó гэдэг ийм нэг асуудал үүсэж байгаамаа. Тэгэхээр энэ барьцалдуулагчийн стандарт байхгүй учраас бид нар ямар хороор амьсгалж байгаагаа мэдэхгүй байна гэдэг зүйлээ би дахиад энэ жил дахиад ярьж байна. За тэгэхээр манай Монгол улсад маань одоо 4 дахь зүйл нь юу вэ гэхээр угаарын хийн цочмог хордлогыг л эмчилдэг стандарт байдаг. Гэтэл бид нэр өглөө гараад энэ утаагаар амьсгалаад, орой гараад утаагаар амьсгалаад ингээл яваад байна гэдэг чи яаж юм гэхээр өдөр болгон ингээд архаг хордлогонд өртөөд байгаа байхгүй. Тэгэхээр угаарын хийн архаг хордлого гэж юусоо ярихгүй байна. Тэгэхээр энэ архаг хордлого гэдэг энэ архаг хордлогыг эмчлэх стандартаа бид нэр батлах юм шаардлага үүссэн юм байна. Тийм учраас би өнөөдөр засгийн газарт гомдол гаргаж байгаамаа. Яагаад засгийн газарт одоо гомдол гаргаж байгаа юм бэ гэхээр Гамболдын уйган цэцэг миний би зөвхөн Монгол улсын иргэнийхээ зүгээс гомдол гаргаж байгаа. Захиргааны иргэн шүүхт хандахын тулд хуулиараа бол эхлээд тухайн одоо байгууллагт нь бид нэр гомдлоо тавих ёстой. Тэгээ 30 хоногийн дотор тухайн байгууллагаас ямар хариу ирнэ үү? Миний гомдлыг хүлээж авах нь үгүй юу? Тэрнтэй холбогдуулаад дараагийн шатныхаа ажиллагаанд бид нэр орно. Тэгэхээр ямар ч байсан хэрвээ төр шахмал түвшийг үйлдвэрлэсэн бол төр хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас одоо засгийн газарт гомдол гаргаж байна. За тэгээд мөн одоо энэ гомдлын шаардлага маань миний түрүүн хэлсэн үндсэн 2 бүлэгтэй. За нэгдүгээрт нь ямар гэхээр засгийн газраас яаралтай агаарын бохирдлын хүлцэх хэмжүүрийг тогтоосон барилга байгууламж доторх агаарын чанарын шаардлага бохирдлын хүлцэх дээд хэмжээг тогтоосон үндэсний стандартыг батлуулах, гадна агаарын чанарын шаардлага бохирдлын хүлцэх дээд хэмжээг тогтоосон үндэсний стандартыг батлуулах, сайжруулсан түлш түүний орц найрлага барьцалдуулагч химийн бодис тавигдах үндэсний стандартыг батлуулах, угаарын хийн архаг хордлого эмчлэх үндэсний стандартуудыг тус бүр олон улсын стандартад нийцүүлэн 2025 оны 5 сарын 1-ний өдрийн дотор боловсруулж 7 сарын 1-ний дотор батлах гэж ийм үндсэн шаардлагыг би засгийн газарт тавьж байгаа. За хоёрт нь угаарын хийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрээс уужилтгүйж нас барсан иргэний ар гэр тус бүрт 1 тэрбум төгрөгийн нөхөн олгор олохыг шаардж байна гэж байна. Гомдлын хариуг иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл заасны дагуу 30 хоногийн дотор өгнө
Монгол улсын иргэн хүний их хэмж хамгаах ухааны доктор Гамболдын ууган цэцэг гэдэг ингээд гомдлоо гаргаж байгаамаа. Тэгэхээр энэ дээр одоо хоёр зүйлийг та бүхнийг маш сайн ойлгосоо гэж бодож байна. Хоёр үндсэн шаардлага, дөрвөн төрлийн стандарт батлуулах талаар ярьлаа. Тэр талаар шаардлага тавьж гин гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар хордоод байхад хор үйлдвэрлэгчид нь юу хийж байгааг бид нар мэдэхгүй байна. За тэгээд дээрэс нь энийн төр ард түмэндээ шахаад байна. Тэрнээс нь болоод бид нар ингээд нас бараад байна. Тэрийг нэмжлэх стандарт хүртэл Монгол улсад байхгүй байна. Тэгээд дээрэс нь хүмүүс хордоод байхад өнөөдөр хинч хариуцлага хүлээхгүй байна. Тийм учраас одоо энэ хордсон ард иргэдээ нөхөн төлбөр олгоо. Хэрвээ одоо олгож чадахгүй болвол өөр ямар арга байдгийг тэрийг одоо цааш нь бид нар дахиад аваад хэрэгжүүлэл явна. Тэгэхээр нэгдүгээр асуудал стандартын тухай ярьж байна. Хоёр дахь юм бол энэ нөхөн төлбөрийн тухай ярьж байна. За тэгээд дахиад эмч хүний хувьд ингээд судалгаа хийлээ. Энэ улс орнууд ер нь хүнийхээ амь насыг яаж үнэлдэг юм бэ гэхээр томьёогоор үнэлдэг юм байна. Жишээл одоо Америкийн нэгдсэн улсад хүний амь насыг дунджаар 7-оос 10 сая доллараар үнэлдэг байна. За тэгээ энэ үнэлгээг болохоор Америкийн нэгдсэн улсын тээврийн удирдлагын газраас нь гаргадаг юм байна. Тухайн жилийн одоо мөнгөний үн, ханш, инфляц нөхцөл байдал, тэр хүн хэдэн хүүхдээс ардаа хэдэн хүүхдийг сургуульд оруулж тижээх байсан, ямар цалин авах байсан гэдэг ингээд маш нарийн гаргадаг юм байна. За Австралид гэхэд хүний амь насыг 4.5 сая доллараар үнэлдэг юм байна. Гэтэл Монгол улсын шүүхийн кейст одоо дээдл нь 1 сая 100 сая төгрөгөөр үнэлж исэн ийм л туршлага байна. Зарим тохиолдолд одоо ингээд автомашины ослоос хүний амь нас эрсдэхэд автомашины өндрөөр үнэлээд хүний амь насны багаар үнэлдэг ч ийм тохиолдол байд юм байна. Тэгэхээр одоо Монгол хүний амь нас үнгүүдэх цаг өнгөрсөн. Бид нар өөрсдийнхөө амьдралыг үнэлье. Монгол улсын иргэн үн цэнтэй байх ёстой. Бид нар эрүүл амьдрах орчинд, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардъя гэж эмч хүнийхээ хувьд ийм гомдлыг засгийн газар тавьж байгаамаа. Түрүү жил би нийслэлийн Экватор дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ийм бас гомдол гаргаж ирсэн. Энэ нь болохоор нөгөө 0-5 насны хүүхдүүд агаарын бохирдолд одоо маш их хордож байна. Тийм учраас энэ 365,600 0-5 насны хүүхдүүдэд нэг удаа сая 200 мянган төгрөгийн нөхөн олгооч гэдэг ингээд 440 тэрбум төгрөгийг засгийн газраас одоо нэхэмжилж үзэжсэн. Тэгэхэд бол нотлох баримт дутуу гэдэг ингээд хариу өгж байсан. За тэгээ сая утааны сонсголоор маш их зүйл ил боллоо. Өөрөөр хэлбэл энэ нүүрсний шинжээ чинь одоо барьцалдуулагчийн стандарт, эрдэсийн стандартыг тогтоож өгөөгүй учраас бид нар энэ шахмал төлшийг сайн муу гэж хэлэх боломжгүй гэдгээ бүхэл бүтэн ард түмнийхээ өмнө хэлсэн. Дээрэс нь одоо нөгөө эрүүл мэндийн шинжээ чинь хүртэл тоо баримтаа мэдэхгүй байна гэдэг чинь манай Монгол улсын эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн эрүүл мэндийн газар Монгол хүнийхээ амь нас эрүүл мэндэд анхаарал тавихгүй байна гэсэн үг. Тэгэхээр одоо энэ цаг мөчийг бүгдээрээ өөрчилъё, ард иргэд ухаантай байцгаая, хамтдаа тэмцэе. Гэхдээ бид нар гудамжинд гараад одоо цагаан хоолой бариад орилгоос илүү чадах ятгаараа энэ хуулийнхын дагуу явъя гэсэн ийм одоо байдалтай одоо зүтгэж явж байна. Тэгээ өнөөдөр бол ганц иргэн үнийхээ хувьд гомдол гаргаж байгаа. Тэгээд энэ хэвлэлийн баг хурлыг далимдуулаад яг энэ утааны угаарын хийн хордлогоос цочмог хордлогын улмаас нас барсан хүмүүс байвал надтай холбогдоорой гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл бид нар олуулаа байж альва юмд үр дүнд хүрдэг те. Өнөөдөр би эмч хүнийхээ хувьд санаа зовоод ингээ явж байгаа болохоос яг тэр угаарын хийн хордлогоор хайртай хүнээ алдаад яг одоо сэтгэл санааны хувьд мөнгө төгрөгийн хувьд тохироод явж байгаа тэр хүмүүсийн хувьд ямар хэцүү байгааг бүгдээрээ бодоод үзэх хэрэгтэй. За нэг ийм асуудал байгаа. Гэтэл 17,300 орчим хүн угаартсан гэж байгаа байхгүй юу? Энээс 743 нас барсан байна. Тэгэхээр цаана нөгөө 16,000 хэдэн зуун хүн одоо угаартаад эрүүл мэндээрээ хохироод угаартгаар чинь нөгөө энцефалопати буюу тархины эсийн хүчил сүнэрэл үүсдэг. Тэгээ удаан хугацаанд угаартсан бол тэр нь илүү хортой явагдана. Богино хугацаанд угаартсан бол буцаад нэг юм сэргэн. Гэхдээ нөгөө мартах санагч гэдэг юм уу тэр процесс нь бол үргэлжлээ явж идэг. Тэгэхээр бид нар одоо тэр хохирсон хүмүүсийн эрүүл мэндийн асуудал ч гэсэн уг нь цаашаа яригдах юм байна. За тэгээд одоо ямар ч хэлсэн өнөөдөр бол ингээд морь цагт засгийн газарт гомдлоо хөргүүлнэ. Тэгээ миний гомдлын хариуг юу гэж ирэхийг мэдэхгүй байна. Гэхдээ бүгдээрээ хамтдаа нэхий шүү. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бол 4 дахь засаглал гэдэг. Энэ эрхээ бүгдээрээ хамтдаа эзэлцгээе. Дээр нь одоо монголчууд эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Сая энэ утааны сонсголоос хойш би бүр үнэхээр их сэтгэлээр унлаа. Ягаад тэгэхээр одоо эдгээр хөх нүүрс гэд яриад эхэлсэн. Баг нуурын хөх нүүрс гэд. Тэгэхээр намар энэ утаа алга болно гэж байхгүй. Одоо ерөөсө 10 хоногийн дараа энэ утаа
удаа алга болоод Монголын ард түмэн утааны талаар ярихаа мартна. Гэтэл намар дахиад Багнуурын хөх нүүрс гээд шин шахмал төлж түлээд эхлэх юм бол дахиад нөгөө стандартаа батлаагүй, стандартаар хийгээг бол бид юугаар амьсгалахаа бид нар мэдэхгүй байгаа байхгүй юу? Тийм учраас өнөөдөр би ирээдүг харж энэ стандартуудыг баталж өгөөч. Биднэрт одоо энэ шахмал төлж барьцалдуулагчийн стандартыг, гадна агаарын чанарын стандартыг олон улсын хэмжээтэй дүүцүүлэн батлаад өгөөч гэж ингэж үздэг. Ингэж гуйж байгаа юм. Тэгээд жишээлбэл Монгол улсын одоо гадна агаарын чанарын стандартын хэмжээ, жишээл угаарын хэмжээг микрограмм метр куб гэж хэмждэг байхгүй юу? Гэтэл дэлхийд дахин ppm, ppb гэсэн нэгжээр хэмждэг. Энийг ингээ хувиргаад үзэхээр айгүй төвөгтэй асуудал байдаг. За тэгэл ингээл би олон дэлхийн орнуудын стандартуудтай ингээл үзлээ бид нэр ингээд Монголын стандарт юу нь юутай ойролцоод байна вэ гэхээр ер нь Америктэй ойролцоо. Бид нар одоо өндөр шаардлагатай Солонгос, Япон гэх цэвэр агаартай тийм орны олон улсын стандартуудтай дүүцүүлэн бид нэр энэ гадаад орчны агаарын чанарын индексээ шал өөр болгох шаардлагатай, нэгжээ хүртэл өөр болгох шаардлагатай. Дотор орчны агаарын чанарын асуудал бол тэмж төвөгтэй биш. Яагаад тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дотор орчны агаарын чанарын стандартыг батлах 4 төрлийн гайдлайныг гаргасан байлээ. Тэр гайдлайныг барихтал ер нь бол боломжтой гэсэн. Тэгээ энэ нөгөө агаарын чанарын стандартуудаа батлахгүй болохоор бид нэр ингээл захиргааны иргэн шүүхт гомдол гаргана. Эсвэл ямар нэгэн ингээл ажил дээр үйлдвэрлэлийн осол аваар бол хүн ажил дээрээ ч гэсэн одоо жишээд онцгойгийнхан гэхэд гал залгиж болно шүү дээ. Энэ чинь маш хэцүү тий. Ажлын байран дээр тоосонцортой ажилдаг хүмүүс бас энэ дотор агаарын чанар муу байх юм бол тэндээс өвчилж болно. Тэгээ бид нэр ингээ яг юм ярих гэхээр нөгөө стандарт байхгүй учраас юм ярьж болдгоо, дээрэс нь хинч хариуцлага хүлээдгүү ийм байдалд очтiin байна. Тэгэхээр одоо энэ дотор гадна агаарын чанарын стандартыг бүгдээрээ шинээр одоо баталцгаая. Бүр дотор агаарын чанарын стандарт ор тас байхгүй шүү дээ Монгол улсад. Энийг одоо батлаад өгөөч гэж байгаа юм. За тэгээд одоо бидний бас нэг ярих зүйл нь бол одоо энэ утааны сонсголоос олж хариуцлага өөр хүн үлдэхгүй ингээ өнгөрөх гээд байгаа байхгүй юу? Уг нь энэ утааны сонсголын дараа улсын хурлын хянан шалгалт төр хороо гэж байгуулагдаад тэр нь одоо энэ яг энэ шахмал түлшийг мөрдөх шалгах тийм эрхтэй болох юм байлаа. Гэтэл одоо хүртэл тэр нь байгуулагдахгүй байна. Яагаад би энийг яриад байна гэхээр энэ барьцалдуулагчтай холбоотой худалдан авалтуудыг төр бол улсын нууцад хамруулад худалдан авалт хийчт юм байна. Энэ шахмал түлштэй холбоотой асуудлуудаа. Тэгэхээр улсын нууцад хамрагдсан зүйлийг бид нар бол олж авах боломжгүй. Олж авлаа ч гэсэн өөрөөсөө гэмт хэрэгт орооцолдох тийм аюултай юм бэл. Тийм учраас энийг улсын нууцаас гаргах тэгээд мөрдөн шалгах ажиллагааг улсын хурлын гишүүд хийх ёстой. Яагаад энийг хийхгүй байгаа юм бэ? Одоо энэ 126 гишүүд чинь ард иргэдийг төлөөлж та нарын төлөө бид нар зүтгэе, боол мэт зүтгэе. Та нарын эрүүл мэнд сайхан амьдрах орчны чинь төлөө бид нар явъя гэж гарч ирсэн хүмүүс шүү дээ, тий. Тэгвэл яагаад энэ асуудлаа ингээ хийхгүй, ажиллахгүй байгаа юм бэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр барьцалдуулагчийн стандартыг батлахын тулд бид нар шахмал түлшний худалдан авалт руу орох шаардлагатай. Тэр барьцалдуулагчийн худалдан авалт руу орох шаардлагатай. Энийг одоо хурдан нууцын зэргээс гаргаж одоо энэ дээр хариуцлага өгөх ёстой гэж ингэж үзэж байгаамаа. Тэгэхээр одоо хэрвээ дахиад намар бид нарыг ямар нэгэн байдлаар шахмал түлш төлөвлөх гэж байгаа л бол одоо стандарттай хүний эрүүл мэндэд хоргүй аюулгүй юм төлөх ёстой. Би түрүүн та нарт хэлсэн шүү дээ нөгөө барьцалдуулагч 2 бүлгээс бүрдэж байна гэд эрдсийн бүлэгт нь тэр 7 м гэд эрдэс байгаа. Энийг тэр утааны сонсгол дээр нэг мундаг инженер хүн ярьж байгаа байхгүй хин ч анзаараагүй. Яг 7 м-ийг нарийн судлаад үзэх юм бол цахиурын нэгдэл нь их байх юм бол нөгөө цахиур чинь нөгөө уушиг руу ороод асбестийн тоос гэдэг өвчин үүсгдэг. Тэр нь хизээч эргэж буцдаггүй тоосны гаралтай уушигны хатуурл үүсгдэг байхгүй юу. Тэгэхээр яг одоо жишээл энэ 7 м нь хэдий хэмжээтэй байгаа юм бэ гэдгийг мэдэхгүй байгаа юм. Тэгэхээр энийг мэдэх хэрэгээр бид нар шаардж байна. Тийм учраас энэ стандартыг яаралтай батлаад өгөөч гэж. За тэгээд одоо анх удаага Монгол улсын засгийн газраас хүний амь насыг 1 тэрбум төгрөгөөр үнэлж ингэж гомдол гаргаж шаардлага тавьж гин. Тэгээд та бүхэн дэмжээрэй гэж хэлмээр байна. Энэ ажил бол тийм амар биш.
2 3 4 5 жил ч үргэлжилж болно. Түрүү жил би бага насны хүүхдүүдэд одоо нөхөн олгоор шаарж исэн бол энэ жил угаарын хийн цочмог хордлогоор нас барсан 743 хүнд ингээд нөхөн олгоор шаардж үзэж जैन. Тэгээд хариу нь юу гэж ирэх юм байна? Тэрнээс болоод ингээд дараагийн алхмуудаа бид нар ингээд хийгээд явъя. Тэгээд энэнд одоо надад бас туслах хуульч нар, хуулийн фирмийнхэн ард иргэд одоо юу гэдгийг тийм хүмүүсээ бол бүгдээрээ туслаараа угаарын хийн хордлогоор, цочмог хордлогоор гэр орныхныгоо алдсан хүмүүс холбогдоорой гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн зөндөө хийх ажлууд байна. Ер нь бол одоо бид нэр сайхан Монгол орондоо сайхан иргэдүүд сайхан л амьдрмаар байна. Өнөөдөр яагаад ингэж хитгэн хүн ингээд засгийн эрхэнд гарчаад бидрийг сайхан амьдруулна гэсэн амлалтандаа хүрэхгүй даашаа бүр энэ угаарын хийн хордлогын асуудалтай хүртэл анхаарахгүй байгаа юм бэ. Агаар гэдэг чинь монголчуудын хувьд одоо үндэсний аюул занал геноцид болчиход байгаа нэг том аюул болчиход байна шүү дээ. Тэгэхэд бид нэр өдөр болгон хортой агаараар амьдраад байхад нөгөө монгол хүнийхээ урт наслтыг 70 биш 80 болгоно гэж байгаа хүмүүс чинь буцаага 60 болгох боломжтой. Дээрээс нь айл гэр болгонд нэг хавдартай хүн байна. Хавдраар өвчлөн гэдэг ямар их эдийн засгийн одоо асуудал үүсгэдэг те. Магадгүй одоо энэ уур шинийн хавдар жилд 500 орчим гараад байна гэдэг чинь нэг 5-10 жилийн дараа бид нар ч гэсэн тэр хүмүүсийн оронд байж явах юм уу бүгд мэддэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо ирээдүйдээ нэг жоохон ч гэсэн гэрэл харуулахын тулд өнөөдөр ингээд ажиллаад ингээд гомдол шаардлага гаргаад явж байна. За тэгээд та бүхэн асуулт байвал асуугаарай. Эсвэл одоо угаараар болоод нэг гэрийн олон хүн орц асуудал гарсан шүү дээ. Хоёр болохоор одоо тухайн ард биш 800 мянган төгрөгийн боолгоор өгсөн зүйлээс болсон. Тэр таны хувьд яг нэг тэрбум гэдгийг ямар тооцоололт үнэлэлтээр юу гаргасан бэ? Бас тухайн хэрэглээрээс ямар байр суурьтай байгаа вэ? За тэгэхээр 1 тэрбум гэдэг тоог бол ер нь бол эн чинь нэг ойролцоогоор нэг 3 сая орчим доллар байхгүй юу? Сая доллар ч юу вэ? 350 сая те нэг тийм орчин ба. Тэгэхээр дэлхийд даяар хүний амь насыг одоо 7 9 10 тэрбум 10 сая доллараар ингээд үнэлдэм байна. Тэгвэл бид нар одоо ямар ч хэснийг 3 сая доллар орчим үнэлгээ ингээд нэхэж үзье. Яагаад тэгэхээр бидний монгол хүний амь нас эрүүл мэнд тийм үн цэнгүй байх ёсгүй гэд ингээд бас тооцоо хийж үзэж чаад хүн ер нь хэдий эр хүүхэдтэй байх уу, ямар гэр бүлтэй байх уу, ирээдүйд ямар цалин мөнгө авах уу гэж тооцоолд үзэж чаад 1 тэрбум төгрөг ингэж нэхэмжилж үзэж байгаамаа. Тэгээ одоо сүүлийн энэ ер нь энэ угаарын хийн хордлоготой холбоотой асуудлыг их нуун дарагдуулд юм байна. Тэгээ нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн бол мэдээллүүдээр нь сүүлийн 1 жил нэлээд гайгүй тавиад байгаа. Та бүхэн сайтаар нь ороод харах юм бол яг 7 хоногор хэдэн хүн угаартав, хэдэн хүн нас барав гэдэг ингээ мэдээллүүд нь ингээ харагдаад байгаа хгүй. Урдны тоо баримтууд нь бол маш бүрхэг штэ. Тэгээ яг ингээ улсын нууцд жишээл хордлогын төв дээр очихоор энэ асуудал улсын нууцд хамрагдана гэд хэлж өгдөг байхгүй юу. За тэгэнгүүт нь би ямар улсын нууцд хамрагддаг юм бол гэд ухаад ингээ үзлээ. Тэнгүүд шадар сайдын 28 дугаар тушаал гэж тушаал байна. Тэр 28 дугаар тушаал бол ямар ч тийм нууц асуудал байхгүй. Ерөөсөө тэрэн дээр одоо аливаа асуудал үүсгэхэд энэ онцгойгийнхан болон нийгмийн эрүүл мэндийн салбарынхан хэрхэн ажиллах вэ гэдэг ийм журмыг л баталж өгсөн. Гэтэл ингээд бид нарыг мэдээлэл авъя гэж очихоор улсын нууц хэлэхгүй гэд ингээд өнгөрөөж идэг. Энэ байдлаас хүртэл бас төрийн байгууллагууд салах хэрэгтэй. Бид нар бүх хэмийг мэдмээр байна. Тэрнийхээ дагуу эрүүл аюулгүй амьдрах орчинд амьдрах тэр эрхээ шаардмаар байна. Хамгийн ноцтой зүйл бол барьцалдуулагч дээр байгаа. Тэгээ одоо ингээд барьцалдуулагчийг хэний компани хэдэн төгрөгөөр хэдэн жилийн хугацаанд нийлүүлсэн. Тэр нь яг ямар стандарттай байсан гэдгийг бид нар бас мэдмээр байгаа байхгүй юу? Тэр асуудлыг бол харин биднэрт одоо хэлэхгүй юм байлээ. Ер нь бол улсын нууц л гэд яваад идэм билээ. Тэгэхээр одоо юуг улсын нууцд хамруулад юуг хамруулахгүй байгаа юм бэ гэдэг чи одоо бас л нэг асуудал юм байлээ л дээ ер нь. Тэгээ ер нь бол төрийн байгууллагуудын мэдээлэл бол маш тийм дарагдмал хэцүү байдаг л да ингээд судлаад очиод уулзаад яваад үзэхээр. За тэгээд нийтдээ одоо миний энэ эрүүл мэндийн статистиктээр эрүүл мэндийн хөгжлийн төвөөс болон шүүх шинжилгээний статистиктээр гаргасан тооны хол зүрхгүй ахаа. Ер нь бол Чимбүрэн гишүүн ч гэсэн хэлжсэн 779 хүн яг угаартай амнасаа алдсан байна гэд одоо бүгдээрээ энэ тоог тоолоод суух биш яг шийдвэртэй алхам хийхийн тулд хөдөлцгөөё гэж ингэж хэлмээр байна.
хэдхэн хоногийн дараа бүгдээрээ утаагаа мартын шүү. Тэгж жаад 10 сарын 1-ээс утаа яриад эхлэн дахиад ямар ч шийдэл байхгүй, ямар ч гарц байхгүй, дахиад Монгол иргэн амь насаа алдсаар нөгөө хортой түлшээр бид нэр түлсээр байгаад ингээд дахиад жилүүдийг өнгөрөх болно. Тэгээд энэ намар бол дахиад шахмал түлшээ түлх юм байлээ. Гэхдээ арай жоохон өөрчлөх бах. Тэгвэл ядаж стандартаа хурдан батлаад биднэрт нэг эрүүл аюулгүй түлш хэрэглүүлчихээсэ гэж ингэж хүсэж байгаамаа. За тэгээд та бүхнийг одоо ийм олуулаа ирсэнд маш их баярлж байна. Би ч бас санаа зовж л хэлээ одоо ганц жирийн иргэн хөвлийн баг хурал хийх гээд ингээд сууж яадаг хүн ирэх болов яах бол гэл ингээд бодож байлаа. Тэгээд ер нь бол хүмүүс ихнээсээ ингээд хандж байгаа. Бид нэр ингээд угаарын хийн хордлогоор тэр ихчигээ ээжигээ ингэж алдсан юм аа. Өөртөө ч очиж уулзмаар байна гэ. Тэгээд сар шинийн өмнө бол үнэхээр уулзах зав гарсангүй. Одоо харин энэ ажил руугаа идэвхтэй оролцсон. Тэгээд угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдсан иргэд байвал надтай холбогдорой гэж хүсье. За тэгээ одоо ямар ч байсан морь цагтаа багтаад энэ гомдлоо засгийн газартаа авчиж өгье да. За тэгэхээр манайхан сайн ойлгосон баг те. Нэгдүгээрт бол стандартаа баталгааг яаралтай шаардсан 4 төрлийн юм дээр тэгээ хоёрдугаарт нь болохоор энэ 743 хүн ар гэрт нь 1 тэрбумын нөхөн олгохыг шаардж байна гэсэн юм гомдлын шаардлага гаргасан баг шүү.